Хурлын дарга эрхэм гишүүдээ. Монгол Улсын засгийн газраас 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Улсын их хурл дөрвөн мэдүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинжилсэн хариулгын төслийн үзэл баримтлал болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлц хэсэг асуудлыг Улсын их хурл 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Хууль зүйн байнгын хорооны 2018 оны 8 дугаар тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар Улсын их хурлын гишүүн Мөнхөргөл, бүрэлдэхүүнд Улсын их хурлын гишүүн Гамбол, Мөнхбаатар, Нямбаатар, Пүрэвдор, Жучрал, Элийн Хулт нар болон холбогдох бусад албан тушаалтнууд ажилласан. Хууль зүйн байнгын хороо 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинжилсэн хариулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж дараах санал дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулж байна. Үүнд хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах асуудлыг нариучлан зохицуулах журмыг засгийн газар батлахаар төсөл тусгах. Хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар шүүх арбитрийн шийдвэр гарсан бол хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт үндэслэн улсын бүртгэлийг хийх зохицуултыг нэмэх. Бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг хурамчаар бүрдүүлсэн гэмт хэргийн шинжтэй гэж үзүүд эрхүй байгууллага шалгуулахаар шилжүүлэх залтыг нэмэх. Хуулийн этгээд санхүүгийн тайлангаа 8 ба түүнээс дээш шуудлараар дараалан гаргаагүй бол санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах талаар нийтэд зарлах. Ийхүү зарснаас хойш 6 сарын дотор хуулийн этгээдээс бичгээр санал гомдол гаргаагүй, дампуурлын хэрэг үүсгээгүй, санхүүгийн тайлангаа гаргаагүй, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөргүй бол уг хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах талаарх зүйлийг хуулийн төсөлд шинээр нэмэх санал оруулж байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх тус байнгын хорооны санал дүгнэлт зарчмын зөрүүтэй саналыг нэгтгэн томьёол та бүхэн тараасан болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлсэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарал тавьсан баярлалаа. Мөнхөргөл гишүүнд